Тэгээд байхасаа байхгүй нэг болол эхэлж байгаа. Гэтэ манай ком хамтлагийн тийм нэг дуу байдаг шүү дээ. За. Монголын нэг өдөр. Тийм. Тэр нэг юу юм дууш тий. Ард музаан зөвхөнлөөгээд хэлтгэн байгаа биз дээ. Тэрийг хийгээл бид нэр ер нь их байдалд орсон шүү дээ. Хэдэн онд? Чи сүултээ. За. 90 он биш ээ. 2000 гарцсан гэсэн. 2000-аад оны ихээр л юм. За гоо 2010-ад оны үед. За сайхан сая. Самбатны манай алгасч болохгүй 10 асуулт подкастын маань 4 дахь дугаарыг эхэлж байна. Тэгээ энэ удаагийн дугаараар маань манай инх хот ах маань оролцож байна. Тэгээд ах маань манай урилгыг хүлээж авсанд маш их баярлалаа. За. Тэгээ та өөрийгөө бас товчхон гэдэг гоё танилцуулчихгүй. Хаанаас нэг л танилцуулах. Эхнээсээ л яг өөрийгөө л танилцуулаад. За, наваг бүгчлөөний инх хот гэдэг. Багнаас насаа тэгэл ээж аав тэгэл сургууль соёл тэгэл тэргээр нь явуулт бас. Амбулт тавуула 2 ахтай 2 ихтэйгээл өслөө. Тэгээд ер нь сүүлээс нь яриа тий. Сургууль төгсөөд манайх ер нь 80 хэдэн 83 онд 82 онд юм байна. Монголд анхны гэр бүлийн хамтлаг гэж 5 дэлбэ гэж хамтлаг. Монголын хамгийн анхны тийм хамтлаг байгуулагдсан. За. Үндэсний хөгжим, ардын язгуур урлаг, үндэсний хөгжим, тухайн үеийн нэг хөнгөн хөгжим гэдэг, цахилгаан хөгжим байхгүй. Ийм 3 хэсэгтэй. За. Тийм анхны тийм гэр бүлийн хамтлаг Монголд анх гарч илээ. 83 онд тийм. Эрдэнэтэд. Одоо Монголын хариуцлагад бол бид нэр архивд бол бидний бичлэг байгаа. Байдгийг сүүлд нь сонссон. За. Хэдэн настай байсан тэгээд би чинь 16 настай 8 гурав. Тийм. Тэгэл тэрнээс хойш л ер нь хөгжим гэж яваал өдөө хүртэл явчихлаа л да. За тэгээ хөгжим ярьсных тэгээ та болохоор юу Эрдэнэтийн комо хамтлагийн гишүүн байсан тийм. Одоо байгаа л да зайлшгүй. Одоо яг нэг анх эхэлж явах нэг комо хамтлагийн тухай талаар жоо ярмаар санагдлаа да. Комо эхэлсэн. За комо гэж хамтлагийн талаар анх одоо нэг Эрдэнэт байгуулагдаад талаас нэг хүмүүс ирж нэг одоо илгээлтээр юугаар ингээл төгс сургууль төгсөл. Тэгээд ингээд нэг үйлдвэрт ингээд ажиллаж ирсэн. Жинхэнэ орой олох төр нэг жинхэнэ залуучууд чинь ингэдэг үе байхгүй дан залуучууд тий. Тэгээд тухайн үеийн Монгол ардын хувьсгалд наам гэдэг байхдаа бодлогоор одоо Эрдэнэт хэвшний үйлдвэр дан хүүхнүүдэд хэвшний үйлдвэр байгуулад. Хүнсний үйлдвэр байгуулад. Тэгээд одоо тухайн үеийн социализм үеийн л тэр нэг бодлого тэр л байхгүй тий. Тэгээд одоо энэ гог үйлдвэрийн цэгүүдтэй нөгөөдүүд чинь шип болгоод за тэгээд хагас 5 дахь өдөр орой хагасны оройг заавал энд нэг юм хамтлаг байгуулж ийж тийм залуучуудын цагийг жилийн цагийг зөв өнгөрөө тийм бодлогоор байгуулдаг хамтлаг багхгүй. За зөв. Тэгээд тухайн үед одоо энэ гогын захирлуулсан байгаль ингээд тухайн бид нар чинь хүүхдүүд байх чинь тэд нар чинь л нөөж чинь үйлдвэрийн тийм эвлэг оронд арга марга. Тэсэн шидэн тийм л хүмүүс байсан. Тэгээд тэд нар чинь бодлогоор байгуул тийм хамтлаг байгуулад Комо гэдэг нэр дээр байгаль захирал өгсөн. Байт юм байлээ. Би бол жоохон хүүхэд байсан.
8 дугаар ангийн хүүхэд би тэгээд ер нь уралдаг сонирхолтой тийм гитар тоглох гол. Тэгэл за энэ Комо гэж хамтлагийг анх үзчихэл. Энэ ах нар шиг тоглодог болох юмсан. Тэгэл сүүлдээ ойртол нөө сургуульд авах чинь би соёлын ордонд анх бөмбөрчнөр нэг дасгалт одоо юу юм дугуйланд явал. За. Тэгэхэд миний анхны багш нь одоо энэ соёл эрдний дамдин гэж хүн анх надад бөмбөр заажсан. Тэгэл би одоо тэг Комогийн одоо ч нэг ширээ юу сандал юу гэдгийг тэгэл нэг гитар метар тэгэл нэг өсгөж ярих чинь зөөж гүйсээр байгаа л. Тэгэл ер нь Комо руу ойрдсон. За. Тэгэл би цэрэгт явчаад ирсэн хоноо би Комод орсон. Тэгэл тэрнээс хойш тэгэл Комо гэдэг юугаар амьсгалаа. Комогийн Би эхлээд юугаар ирээдүйн гитараар орж ирсэн. Тэгээд сүүлдээ бас гитар руу орвол тэгэл бас гитараар дагналт дуусгацсан л та. Одоо хөөрхөн минь натаа хамт тоглож ирсэн хүмүүс. Бид нар ч одоо Комогийн 3 дахь 4 дахь үе байхгүй. Тэгээд нөгөө Комо ч анх тэгж байгуулагдсан болохоор Эрдэнэтэд ер нь бол хөгжим сонирхдаг, хөгжим яадаг хүмүүс ихэнх нь бол Комогоор дамжсан байдаг байхгүй. Нөгөө бодлогоор байгуулсан болохоор тэгээд нөгөө хүмүүс ингээл татаал ингээл гарах нэг нь гараад орох нэг нь оруулсан. Одоо нөгөө дээр үе улаан бүч шуулгах шиг л байхгүй. 700 хүн улаан бүч шуулгаар орж гарлаа гэдэг шиг. Комогоор бол Эрдэнэтийн ер нь хөгжим сонирхдаг хүмүүс бүгд л оролт гарсан. Тэгвэл нөгөө үлдсэн хүмүүс нь зөөхөн. Яг үлдсэн гэх юм уу те. Тэгээд анх Комод нөгөө ингээд хөгжмийн зүг бол тэгж явж байгаад тэсүүл яг Комо руу ороод яг тэр үед болохоор ингээд Комод орчих юмс гэсэн зорилготой тий. Тэгэд за Комод орсны дараа ингээд танд яг ямар нэг ингээд одоо за сансандаа хүрсэн ч юм уу. сансандаа хүрсэн тий. Гэхдээ дахиад зорилго байгаа шүү дээ. Ямар зорилго байсан бэ? Ийм байхгүй одоо Комод орчихсон гэж би бодож ингэж мөрөдөж явдаг байсан үе. Комод орцсон үе гэсэн хоёр өөр үе. Тэгээ би Комод ороод яг ингээд бид нэг тухайн үед нөгөө мэрэгжлийн хөгжимчд гэж нэг тийм шалгалт өгдөг байл. За. Одоо яг гитар яг нэг тийм мэрэгжлийн хөгжимч тоглох хэрэгтэй, нот унш тоглох хэрэгтэй. Тэгээд яг бид нөгөө шалгалт малгалтаа өгөөл яг Комо яг мэрэгжлийн болоод эхэлж явсан чинь зах зээл гэж нэг юм гарч ирээд. За тэгээд Комо ер нь ажилтдаг хүн ховор болчихж байгаа байхгүй тэр чинь. Тэгээд ерөөсөө тэгээд тэрүүн дотроос өөрхий тэгэл тонж үлдээл үлдээл. Энэ гарникын доотлын подолд чинь бид нар өөрхий нэг бас нэг юм хитэн нэг өсгөн ширээ цоглуулаад тэгэл за энийг гонтраачгүй авч үлдэх ингээл чичсээр байгаа. Тэгэл үлдсэн л дээ зайл. Яг тэр үед хитэн гişүүд байсан. 5. Тэгээ одоо байгаас за тэгээд тоглож байсан тэр хүмүүсээс ихэнх нь байхгүй л л та. Комогийн одоо яг таны байх үе шүү дээ тий. Би яг өөрийнхөө байх үе. Тий яг тэр үед одоо Комогийн хамгийн одоо олонний түгээд олонд одоо хүртэл болж исэн дуу ямар дуу байсан бэ? Бид нар яг одоо нэг Комо бид нарт яг тухайн үед тоглолдог байхад ихэнх нь бол дандаа орс дуу. Тэг гадаад дуу дуулдаг гэсэн. Одоо энэ Бонжо энэ төр бид нар тоглолдог яг амьдрын тоглолдог байл шүү дээ. Тэр Queen-ий Don't Stop Me No More тэр чинь тэгээ өөрсдөө шууд аваад. Тий одоогийн бол cover. Тий cover. Ер нь бол тийм cover байсан. Тэгээд тэр чинь ганцхан дуу гаргах гэсэн бид нар яг өдөн сар нухдаг байл. Яг гартаа оруулах гэж. Одоо тэднийхээ нэг дууг нь тий нэг дуу гаргах гэсэн л яг тэгж тийм. Одоогийн шиг юм анаграм тавиад ингэдэг байсан бол тэгээд дуус эзтэй. Тэгээ хөгжим одоо жишээлбэл өөрсдөө цомгоо гаргах бүх юм болдог байсан. Тий. Цомог гэж тэр үед байгаагүй. Тий. Касет л гаргадаг байсан шүү. Тий, касет л байсан. Тий. Тэгсэн гэрнээ тэгээд Комогийн касет тухайн үед бичигдээгүй байдсан шүү дээ. Тийм үү. Монголын ариутууд ерөөсөө бидний тоглосон нэг концертны хэсэг л байдаг. Тэгсэн гэрнээ ингээд тухайн үед чинь одоо хамтлагууд ч бас их
олон төржээлээ. Тэгтээ 90 оноос өмнө юм яриад шүү бай. Тий. Одоо жишээ нь улаан толгой гэсэн тэр алтар матар гэж хамт. За. Хөвчний солонго гэж хамтлаг. Дандаа улс төрийн дуу хамтлагад. Тий. Тэгээ улс төрийн дуу дуулахгүй мань гэдэг чинь ингүүлж штэ. Бас тэгдэг гэсэн юм. Их орны цэцгэлж чинь хөгжиж чинь социализм мантуга. Дандаа тийм дуу яаж ажил амны үлддэг л байсан дүү шүү дээ. Одооных нь хайр дурлал эмо энэ төр дуу байгаа хайрын байлгүй явах гэхдээ одоогийн шиг тэр эмо биш шүү. Дандаа тийм нэг гоё тийм хайр дурлал мантугаал. Тийм. Гэхдээ тэр нь зөвхөн Кома хамтлагт ороод одоо хөгжим ингээд ерөөсөө амьдралдаа ингээд хөгжмөнтэйгээ явчихж байгаа шүү дээ. Тэр үед яг таны үед амьдралдаа гаргасан хамгийн одоо хөгжмөөс болоод гаргасан хамгийн том золиос ерөөсөө золиослж хүмүүд л үлдчихсэн. хамгийн том нь юу байсан бэ? Зөндөл юм золиослж байгаа л да. Ер нь тэгэл амьдрал чи одоо ингээд бодоод байсан. Би их нэртэйгээ суучаад хүмүүгээд их нэр хажил яваад байна. Орой тэнд бэлтгэлтэй энд тоглолтоо ингээд. Тэр чинь бас амьдралын нэг хэсэг золиослуулж байгаа. Гэр бүл тий. Тийм. Тэгээд одоо тэгээ сүүлдээ бол эсвэл чи над хөгжмөө сонго эсвэл намайг сонго тэгэл сонголтон дээр очиж шүү дээ. Тэгэл би ихнэрээ сонгоод үлдчихэж байна. Тэгсэн гэрнэл хөгжмөө хайж чадахгүй таахгүй нөө уйуулсан моригд шиг дуртай юм. Тий хүний. Тийм л аахгүй. Тэгээ хөгжим одоо таны хувьд болохоор одоо амьд хөгжим яг юу таны хувьд яг юу вэ? Одоо бол амьд хөгжим гэдэг ойлголтоо бас залуучуудад одоо эргээд орж ийн. Нэг хэсэг бол бүр ингээд фонограм ерөөсөө л фонограм болсон. Одоо бол яг ингээд хөөрхөн гой тоглолтог залуучууд одоо энэ YouTube гэсэн нэг сайхан юм гараад ирсэн. Тий. Энэ дээрээс чинь тэгэл айгуу тийм гой тоглолтог өөрсдөө л сонсож тоглож сурж байгаа хүмүүс шүү дээ. Тий. Түүнээс манай Монголд тухайн үед чинь мэрэгжлийн гитар гэж тийм сургаггүй шүү дээ. Олдохгүй хэцүү аваад. Тийм мэрэгжлийн багш магш гэж байхгүй. Хүнд заах юм байхгүй. Ерөөсөө л өөрсдөө хүн дагас за би энэ ах шиг болж энэ ах шиг тоглож сурчгаамсан гэсэн хүсэл мөрөөдлөөр л ер нь л орцны гитар зунгууд л байхгүй. Тийм. Орцноос тайзруу. Ерөөсөө л тэр. Тийм Монголын олон хамтлагууд дээрийн хамтлагууд дандаа л яг л нэг орцсон тоглолдог байж байгаа тэгсэн үү ер нь бол ингээл тайз руу гарсан эсвэл ингээл өөрөөсөө ер нь бил сая хурдын тэр киног үзэж явах ч гэсэн тий өөрөөсөө ингээл зүгээр суманда таачгийн дээр тоглолдог байж байгаа л тэгэл өөрөөсөө дайжилж явсаар байгаа л тэгэл ерөөсөө тэр шүү. Тэгээс яг нэг мэрэгжлийн хүнээр заалгаад байхгүй. Одоо нэг шиг нэг юу менежер гэдэг юм байхгүй тий байхгүй. Тэгэхээр бас айгүй хэцүү юмнаас гарч ирж байгаа шүү тий амархан биш. Ууг нь бол тий. Тэгээ хэрвээ та одоо тэр үед хэрвээ та хөгжим юу тоглохгүй байсан бол юу хийх байсан бэ? Хөгжмөд өөр мэдхгүй би бодож үзег. Ямар ч одоо жишээлбэл магадгүй үйлдвэрт ажиллаад явцсан ч байх шин ч юм уу. Магадгүй л да би энэ үйлдвэрсэн байж л байсан шүү дээ. Хайчаал явцсан болохоос. Хайчаал хөгжмөд аваад. Тийм. Тэгээд Кома хамтлагийн одоо хизээ тарсан байг. Тарсан шалтгаан нь юу вэ? Тэгээд байхасаа байхгүй нэх болов их хэлж байгаа. Гэтэ манай Кома хамтлагийн нэг дуу байдаг шүү дээ. За. Монголын нэг өдөр. Тий. Та нэг юу дуус тий. Ард өмнө цаан чин зөвхөрлөөгээд хөлдгийн байгаа үстэй. Тэрийг хийгээл бид нар 91 байдалд орсон шүү дээ. Хэд онд? Тэр чин сүулдэ. За. 90-ад оны 90-ад он биш ээ. Биш үү? 2000 гарцсан байсан. За 2000-ад оны ихээр л юм байна. За 2010-ад оны үед. За сайхан л. Сайхан. За. Тэгэл тэрнээс чинь болоод манай одоо заяа гэд манай дуучин байсан. За. Алмас заяа гэдэг байсан. За. Бас шавтай адилхан юм сахалтай гизэгтэй тийм. Тэрнээс чинь болоод манай тэр заяагийн нүдрүү чинь Африк шаагаал. Яагаад тийм штэ харин нэг тийм золон цохон болоод тэрнээс болсон. Ер нь бол тэгээд ингээд явуулга амар их болчдөг штэ бид нар чинь. Тэгээд тэрнээс чинь болж зөндөө болсон золон цохон тэгэл явж байхад ингээд
хэцэг үеийнүүд зөндөл гарч ирнэ. Ер нь бол тэгээд тийм дуу гэсэн чинь тэгэл ингээл хаанаас нь хинж уцтаа тэгээд тийм мэдгүй тагнуулаас уц чинь тийм байна юм байна гэл. Дарамт маш их ирсэн. Тэр дууч бол 20-од дуу гэдэг нэртэй илүү. Тийм. 20-од дуу гэдэг. Одоо энэ өчтөр тэр гар үсэг цуглуулаад сууж байгаа хүмүүст тавьсан сууж ийлээ. Тийм. Талбай дээр. Тэр дууны үгийг хэн бичсэн бэ? Бид нар яг бөөнөр сууж байгаа бичсэн. Дөрүүлээ сууж байгаа. Одоо байгаа нийгмийнхаа юу бодож байгаа л. Тийм, яг тухайн үед тийм. Тэгээд ингээд ер нь л нэг иймэрхүү дуу хийгээд ярьж исэн. Тэгээд бид нар хотод заяагийн одоо манай тэр алмас заяа л та. Заяагийн сууж байгаа л энэ ингээд ийм үг оруулж яг ийм үг оруулж байгаа. Ингээд яг тал талаасаа ярьж байгаа л тэгэл голчлоо манай тэр жагаа гэдэг манай харинчраг. Одоо хотод байгаа л. Тэгэхээр 10 он гэхэр чинь одоо 15 жилийн өмнө бичсэн дууны үг. Өчтөр би нөгөө таныг өнөөдөр бол тантай ярилцах болохоор сонсч үзсэн л дээ. Тэгсэн чинь яг л одоо ч яг л байгаа байна. Тий, одоо яг л тэр. Ерөөс өөрсдөө одоо амьдрал. Харин тий. Тэгээд тухайн үед тэр нэг клип бид нар нэг ингоор иргэж байсан нэг тийм зургийн гişүн шүү. Тийм зураг оруулсан ч. Алуулан галдаг байгаа шүү. Тийм. Тэгэл ер нь ерөнхийдөө тэрнээс болоод ер нь за ер нь бол тэгээд холдсон дөө. Харсан дөө. Тэр чинь байнга дарамт байх юм чи. яагаад тэгээд яаж үгүй захиалагч нь хин ингээд уцтаад байх тэр чинь хэцүү үстэй. Та нар бол ямар захиалсан байх вэ? Байхгүй, захиалсан байхгүй. Өнөөгийн амьдрал л байхгүй тэр чинь тэ. Одоо тэр үеийн тэгсэн гэнэ өнөөдөр бол байж л шүү дээ амьдрал. Харин та тэгээд тэндээс хойш ингээ дөрүүлээ бичснээс хойш тэр дуугаа цацснаас хойш тэр чинь яг тэр үедээ бол аягүй явсан тий бас. Тэгш. Амар хүмүүсээс одоо ч гэсэн ингээд хүмүүс сонсож байна. Тэгээ 20-д дуугаад нэг нэр өгсөн 20-д гэтэл хүмүүс сонирхож орчлоо. Гэтэ үг нь бол аймар. Тийм шүү дээ. Үг нь тэр юунч тэр одоо ингээл ер нь л бол яг л зүгээр л өнөөгийн амьдралыг харуулад өнөөгийн амьдрал чинь тийм л байгаад байна шүү дээ. Түүнээс нь чинь захиалагч байхгүй. Тэрнээс хойш хэдэн ч нам солигдсон хэдэн ч төрийн толгойд гарсан тэр тийм байхгүй. Тэгтэл тухайн үед маш дарамтанд ороод за нэг хэсэг олдцгоё тэгэл. Тэр амьдралаа хөөгөл. Яг тэр дарамттай үед хэцүү байсан уу? Хэцүү л гэдэг. Тэгээд би ч гэсэн солонгос руу явж байгаа л байсан шүү дээ. Тийм. Тэгээ одоо бол тэгэл цаг хугацаа тэгээд өнгөрчлөө шүү дээ. Одоо тэгээ хүн болгоны чихэнд хүрсэн хүн болгон мэддэг болцсон. Сошиал гэж нэг юм байна. Тийм. Түүнээс нэг тийм захиалал аль намынхан тэр намынхан одоо тийм байхгүй. Угсаа нам бос хүмүүс хийсэн юм шүү тухайн үед. Түүний захиалга захиалагч байгаач. Тэгээд тийм тэрнээс болоод ерөөс харилцсан юм шүү дээ. Тэр тэгсэндээ ер нь бол тэгсэн тий. Одоо тэр комогоор болохоор та нар болохоор яг комогийн сүүлийн тий хүмүүсэндээ. Тэгэхээр одоо яг байгаагаас хэдэн хүн байгаа вэ? Гүг одоо ингээд байгаагаас тэр одоо яг надад тоглож байсан хүмүүсээс одоо гуруулаа л байна шүү дээ. Тэр нөө уулзахгүй яг байна болсон. Дээр үе ингээд нөө ангатгчудаас бол одоо байна. Одоо энэ байгаль захирал байна. Энэ захирагчдын албаны дарах байсан Баатарчууд ах байна. Даваасүр ах байна. Тэгэл ингээд энэ Овтлавын Хариуко шүү дээ. Хариу Эрдэнэ. Тэрний аав бэлгээ өрдөлт тоглож байсан л. Тоглож. Тий, одоо байж л байгаа шүү дээ. Тэгээд ингээд яриад гомгоор дамжсан хүмүүс байж л. Тэгвэл нэг эргийн эрэлт хийвэл тээ. Эргийн эрэлт хийж болох уу? Боломжтой болов? Хэцүү шүү. Эргийн эрэлт гэжтэй зүгээр нэг гоё хуучныхаа дуунуудыг сэргээгээд нэг хөөргөн жижигэн тоглолт ч юм уу тий. Уг нь тэгж ярьсан. Гомгийнхаа тухай каногийн хэдүүлэл гэж ярьсан. Тэгээд зохиолын бас нэг хүн захиалцсан л байгаа. Тэгээд хизээ. Гэхдээ энэ хурдморд би өнгөрсөн жил би одоо нөө Жуди гэдэг 100 дээр. За. Монголын рок попын загалмаас эцэг гэж явдаг хүн байсан юм баггүй. За. Тий, 100 дээр гэдэг. Тэрний канонд би бас очиж ажилласан дарханд зураг авсан. За. Тэгээд тэр Жүүдийн тухай каног ингээд хийгээд өдөр болгон л ингээд канон дотор орцсон явж байгаа юм чинь. Өөрийнхөө комогийнхаа тухай бас бодож л үзэхгүй юу гэж тий.
Тэгэхдээ энэ хурдын бүсгүйч сүүлд нь чи энд орох уу гэд намайг санал өгсөнгүй би орохгүй гэд ороогүй. Эдгээр сүүлд ихсэн л дээ сүүлд ихлэ төрүүлээд гарцсан. Одоо тэр жүүди болох тэр гарааг баг нээлтийг хийгээгүй баг. Тэгэхдээ ер нь тэр нээлтийг хийвэл ер нь Монголын рок попын түүх соёл эрдэнэ түүхийг бол өгүүлнэ тий. Тэгээд одоогийн бодлоор та өөрөө яг өөрийнхөө хувь хүнийхээ хувьд ч тийм. Жишээлбэл яг ингээд комотогоо дуулж авсан үе. Мэдээж яг тэр дарамтнд байсан үеэс бусад үеэр яг ингээд одоо болчих юм уу тий. Шантраад тийм үе байсан уу яг. Яг өөрийнхөө хувьд бол тий хувь хүнийхээ байлгүй яг тэр чинь амьдрал ямар байсан юм бэ тухайд. Тий. Тэг чам штэ. Байсан. Тэгтээ нөө хайж чаддгүй л байхгүй юу. Яг ямар үед? Гойд одоо тэгээд санагдаж байгаа нэг үе л хамгийн хүнд. Одоо миний баг хүүхд төрөх гээд эхнэрийг би ингээд тоглолтын дундуур авч өвдөд нэгтэн төргөн дуудаа тоглолтын дундуур авч имлэгт хэвтүүлж. За. Тэгчээд буцаж давхиж ирээ тоглолтоо үргэлжлүүлж байгаа. Өргөжлөө шивчээд тэр оройн дуусгачаад маргааш нь дахиад тоглолтоо байхгүй юу. Тэгсэн би эхнэр нөгөө хоол авч өгч чадахгүй хүүхд төрчээд идэг. Хүүхд гарцсан шүү дээ. Тэгээд би тэр чинь 1 сарын 2-нд тэгээд би дахиад нөгөө тоглолт руугаа явж байхдаа тэр тэгтэл би яста за энэ хайчууд яадаг гэсэн нэг бодол орж ирсэн л байсан тий. Тэгээд би ч гэсэн хүүхдээ хармаар байсан тий. Хармаар байсан тий. Тэгтээ чи тэнд зэрэгл хүлээдсэн байгаа юм чинь одоо яах юм бэ тий. Тэгээд явуулчихлаа шүү дээ. Очоод тоглолтоо дуусчихсан. Дундуур нь газ явчаад ирж ирээл. Гэхдээ тэгэл ингээл тоглолт ороод ирэх чинь тэгэл эмнэлэг дээр очихчихэд хүүхд гарцсан ингэсэн. Авга ихнэр бол буун гомдол. Тэгээ шүү дээ. Тэггүй байдаг хүүхд нь гараад ах чинь хайчаад алгуулсан. Хөгжин гээд хайчаад алгуулсан. Ядаж нэг цай хоол шилдэг хүлээд хүүхдээ хүлээгээд эмнэлэг дээр байж ах хэвээр хүн чинь. Тэгээ солиороод алгуулж гэдэг чинь хин дуртай байхаа тий. Тийм шүү дээ. Тэгтээ ийм одоо ингээд одоо бол алаа болж байгаа шүү дээ. Аваа эхнэр мөгдөрт бол алуулна шүү дээ тий. Тэгээд одоо тэр тухайн үеийн хүмүүс чинь бол бас л тэгэл ойлгоол ингээд одоо тэрэнд нь баярлал явж байгаа шүү дээ. Тийм шүү. Тэгээ яг хүн болгон өөр зарим одоо хүмүүс чинь ойлгол араас дэмжээл тий. За болно голгоны бүтээ хамтдаа гэл тийм гэр бүлүүдч байгаа л хүн өөр л байх тий. Гэхдээ бас тэр үед бас аюулгүй мундаг дэмжиж бас гэр бүлийн дэмждэг аюул чухал тий. Тийм шүү дээ. Хар гэр яг ингээд эхнэр хар гэрээ аваа явж байгаа тохиолдолд би хөгжмөд явна шүү дээ. Тийм шүү дээ. За тэгвэл одоо хөгжмнөөс жоохон дэлгэгаад тий одоо угаасаа тантай ярихаар яалтчгүй хөгжим рүү л орчод байгаа юм шүү дээ. Өөрийнхөө хувьд инх хот ах маань ингээд өөрийнхөө хувьд яг ингээд өөрийгөө яг нэг хувь хүнийхээ хувьд хүлээн зөвшөөрөхөд хамгийн хэцүү зүйл юу байсан бэ? Би тийм юм янз юм их байгаад гэхдээ яг алийг нонцолж хэлэхөө хэтгэлээ нэлээ шүү дээ. Тэр та өөрөө бодож байгаа за энэ л юм байна да гээл тий. Гэхдээ хэрэн л бол одоо хүлээн зөвшөөрч чадахгүй юм чинь тэг хөгжмнөөс л олдож чадахгүй л байсан л байна гэдэг. За тийм ээ тий. Хэрэн л бол тий. Одоо би нийлээ тоглох хүн байхгүй болчлаа. Ингээл хэцүү шүү дээ. Одоо энэ Эрдэнэт нэг сүүлд энэ комплекс уртын гадаад талбай дээр бид нэг шоу маркетинг хийгээл тэрүүн дээр ингээл бид 3 4-лээ ирэл нэг нь өнгөрцөн заяа өнгөрцөнсэн тэгээд бид дөрөв тоглолт хийчихэл тэгэл тоглолт хийхдээ бас нэг ингээд хальт нэг селфбидээс ингээл тэгэл магаш нөгөөдөр нь манай бөмбөрч өнгөрчлөө гэдэг би одоо зог тустай юм байна. Тийм шүү дээ. Яасан бэ 2 хоногийн өмнө бид нар чинь тоглолт хийгээл тэгэл ингээл яач үг гэсэн чинь хот руу явсан тэгээд зүрхэн өвдөжсэн чинь хотод очиод үзүүлэх гээд хүлээс сууж байгаа хоорондоо өнгөрчлөө гэсэн. Тэгээд бүр ингээл хоосрол ингээл за. Одоо тэгээд би ингэдэж шүү дээ. Би тэгээд тэрнээс хойш л ирнэ. Ингээд нөгөө иргэн орчин байхгүй болч гэдэг. Нэг хэсэг хайдсан гэж байна. Тэгээд шууд хайсан. Тэгээд би дахиад Солонгос яваа тэгээд явж энэ жилээс би ирэн амьд хөгжмөд дахиад нэг дуугаж үзье гэж бодсон байна. Тэгсэн чинь одоо тэд нартэйгээ
адилхан тийм сэтгэж тоглох төр. Тийм. Ерөөсөө ингэж нийлдэг тийм Гар нийлэх ховор юм билээ. Олдгүй юм билээ. хэцүү л ахал тийм амархан биш. Тий одоо тэгээд Тасцсан байгаа шүү дээ. Бүр яг нэг одоо нөхөөл. тийм бохгүй нөхцөлүүлсэн бохгүй тийм. Ядаж нэг бөмбөрийн дойл ингэж зогч чинь тэрүүн дээр тийм юм дуурах шүү гэдгийг мэдэрдэг л байхгүй. Алдсан ч нэг нэгийг аваа гарчих тагаа. Тий. Таны хувьд одоо байгаа инх хот ах. Тий. Анх одоо карьер эхэлж явах үеийн инх хот одоо хэрвээ та нэг зөвлөгөө өгөх боломж гарах юм бол боломж байсан бол та яг өөртөө юу гэж зөвлөгөө өгөх байсан бэ? Зөндөө Залуу инх хот. зөндөө юм уу гэж дээ. Яг нэг юугаа эхлээд гурыг хэлчихээ. Дэлчхнаад гэснээр Далчхнаад битээ далчхнаа тал очиж зодоо хийгээд яваадаг гэж хэлсэн. Зодоо хийгээд шүү тий. За. Хоёр дахь нь тэр айхмар хуугаад битээ салдах нэр хүүхэн эргүүлээд яваадаг гэж хэлсэн. За. За. Одоо гурав дахь нь болох тэр би одоо ямар хэлсэн те тийм. Бидний үед чи одоо нэг тийм атманууд ихтэй байсан үе шүү дээ. Тий. Ерөөсөө л атман. Тийм байсан. Атман занга болих хэлсэн. Тэр үед чинь атманууд л юу гэдэг шүү дээ. Одоо ч юм бол олон дагагчтай хүн камер бариад явахад атман болчиход шүү дээ баг. Аа тийм. Бид нар чинь ямар тэр үед нэм гар утсбайсан биш. Тийм шүү дээ. Нэг тэгсэн хэрнээ яагаад ингэдэг. Энэ одоо нүүслийн төвдөрөө чинь салдгүй нэг хэдэн тийм хөтөл байл шүү дээ. Эрдэнэт тийм. Би одоо тэгээд яг тэр үе рүүгээ очиод ингээд өөрт нь юм гэлэх юм бол очиод нэг хөшгөлөд авах байх. Нэг сайн өшгөлж яваад Тий. Тэгэхээр ер нь бол тэр залуу насны алдаа чинь л хүнийг чимж явд юм биш үү? алдаанаасаа сураад Тий, сураал тий. Ерөөсөл алдаанаасаа сураад өдөө хүртэл явж гин гэдэг чинь тий. сурахгүй тэгээд тэр Тэгээд залуу насндаа бас ингэж сахилахгүй тухгүй алдахгүй хүн ер нь ямар хүн бэ явах бол цөөхөн л байх л да. тий. Байдаг болов уу гэдэг. Ер нь Би юу ч гэсэн багтаа бас тэгээд одоо тийм хүн болгон хүүхднасаа эргээд харахад бол алдаагүй тийм хүн байхгүй шүү дээ. Тэгэхдээ зүгээр одоогийн байгаа орчноосоо өөрийнхөө одоо байгаа энэ үеэс нөгөө рүүгээ очих юм бол очиод өшгөлөд авах л та. тийм. Тийм юм. Тийш одоо би ч гэсэн ингээд өөрийгөө эргээ харахаар талцсан юм гэдэг. Тийм байхгүй тий. Тийм хүмүүс тийм үе байгаа шүү. Тийм үе байгаа гэдэг тийм үе байх ёстой юм биш үү? Тийм. Тэгээд тийм ёстой л байх л. Тийм ёстой. Тэгэхгүй бол дараа үнэн тэнэг байгаа зү чи залуудаа ийм тийм гоё одоо юу гэдэг бүх юмыг л үз хайр дуурал юу гэдэг тий. Тэгээ нөгөө залуу насныхаа тийм гэртээ суугаал ингээл компьютер дээр юм бичээл ингээл одоо тэгээ суугаал үнэн утахгүй зү. Тийм шүү. Залуу үедээ угаасаа алдаал зодолтоо. Тийм байхгүй тий. Тэгэл янз янзын юм уу? Айлын хүүхдийг гомдоох ч юм уу тий. Тий. Янз янзын юм байна. Таны одоо амьдралыг үзэл гэж байдаг шүү дээ тий. Яг нэг өөрийн чинь ингээд амьдралынхаа эзэж хамаагүй заавал дээр үеих биш одоо ч яг нэг амьдралыг үзлий чи ингээд оронгоор нь эргүүлсэн тийм мөч. Ямар мөч? Одоо тэр нэг 90 оны арчлал байгаа шүү дээ. Арчлалд анхан яагаал Том цохилт болсон тий. нэг юм болсон юм. Тухайн үед ч одоо бид нар чинь одоо тэгж би энэ одоо хөгжим дараамын театр гэж багт эрдэнэ. Тэрүүнд ажиллаж байсан байхгүй юу? За. Тэгээ залуу зэрэгээс алгадаад ирсэн залуу. Тэгсэн чинь бид нар чинь нэг сахилахгүй таах тэр одоо халамжлан хүмүүжүүлэгч гэдэг нэг хүн дээр ингээд өгчтэй. Одоо тэр хүн л намайг тэр халамжлан хүмүүжүүлэн миний одоо гудахгүй заан тий нэг тийм ингээ хүн болгоно ингээ даадгцсан бид нар чи хажуудаа нэг цагдаатай харуултал авахгүй Тэгэхгүй бол сахилахгүй тий. тий залуу хүүхдүүд ийм юм бод тэгсэн чинь би манай нэг дуучин ихчээс юм намайг тийм миний халамжлан хүмүүжлээ тэгээ би нөгөөдөгтэйг намын гишүүн гэдэг чинь амар том хүн байхгүй. Монгол Ардын хувьсгалт намын гишүүн шүү дээ.
тэрүүн тэгээ би өөдөөс нь юм гэлдэг болохын тулд өөр намд очиж хэлсэн. Тэр үе чинь дүнс намууд гарч ирсэн үе. Тэгээд тэр чинь тэгээд үзэл бодолтой юу исэн шиг тийм бүх юм оронгороо эргэж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тий. Нэг намын дарангуульд байсан хүмүүс чинь олон намтай болоод олон уурж үзэлтэй болоод тийм байна. Тийм. Тэгээд ингэх тэр чинь би нөгөө ихс дээр ороод та намын гишүүн би ч гэсэн намын гишүүн гэл үнэл гаргаж шаарав. Гэх жишээ нэ тий. Тэр чинь тэгэл одоо нөгөө бидний чинь одоо социализм, коммунизмын тийм юмд чинь бүр багаас нь ингээд хараад ингээд ингэсэн. Тэгээ маань чих юм жаахан чөлөөтэй сэтгэдэг гаруудыг бол ингэчих гээл гэсэн. Ингэчих гээд байдаг гэсэн үг л байхгүй юу? Чи одоо ингээд би одоо эрдэнэс хот руу явах зам явах авч. Хотод зам явах бөглүүлнэ. За тийм л орчин байсан шүү дээ манай үеч. бүр юугаар баг зөвшөөрөл авч байгаа. Ерөөсөө зөвшөөрөл байхгүй юм. Зүгээр шууд одооных шиг машин бариад гараад явчихна. Тэр чинь тийм байх. За. Тэгээ 90 оны тэр арслан нам чинь л задлж өгсөн байхгүй. Тэгээд юун дээрээс одоо таны хувьд болохоор угаасаа тань дээр хөгжмөл айгүй чухал дээ. Ер нь амьдрал тэр чигээр хөгжмөр л явцсан. Тэгээд манай Эрдэнтийн хөгжим урлаг хөгжим дээ хамтлагуудын талаар ер нь яг ямар бодолтой ямар байгаасаа гэж боддог вэ? Эсвэл ийм хэмжээнд хүрээсэй гэсэн тийм харсан юм байдаг. Залуу үе бас гаргаж байгаа тий. Тэгээд одоо би ингээд сүүлийн үед одоо би энэ батлууд гişүн биш үү? Энтэй би нэг бас нэг ярьж байгаа. Энэ комогч хамтлагийг гаргаж ирмээр юм гэсэн чинь одоо комогоос илүү гой хамтлагууд гараад хүүхдүүд залуучууд гараад ирсэн байж таа гэж надад хэлэхгүй. Тэгэхээр ингээ Монгол бол Эрдэнтийг комогоор төсөөлдөг штэ гэсэн чинь тэр чинь үн шүү өгөөдсөн. Тэгээ би ер нь комо нэр дээр нэг хэдэн хүүхдүүд авч бэлтгий гэж бодсон энэ тухай үед. Тэгээд за одоо ч тэгээд би одоо энэ сүүлийн хүүхдүүд гоё хөөрхөн тоглож байгаа хүүхдүүд нь гоё хөөрхөн тоглож байна. Тэгэхдээ одоо залуучуудыг мяалаад ах юм биш. Бид нар чинь амар гоё тоглож байна. Одоо YouTube-ээс ингээд хараад ингээд гар муугаа ингээд тасгаад ингээд амар гоё тоглож. Нэг өнгө доошлуулаад тоглож байгаа гэсэн чинь сонирм бол ингээд нөө. Тэг чинь бид нар бол одоо өөрсдөө магтаад байгаа юм биш шүү. Бид нар бол ингээд ямар ч тохиолдолд нэгийг орлоод нөхөөд одоо манай бөмбөрсөн байхгүй бол би очиж бөмбөр дээр суугаа баскетар чинь авах бол баскетар дээр суугаа даралтан дээр ингээд нөхөөл ингээд тойрол тоглолдог л байсан баг. Хойрох чадвартай. Тийм, хөрвөх чадвартай. Таны яг өөрийн чинь гарын шав гэж байгаа юу ер нь? Миний гарын шав гэж нэг хүн байгаа ба. Хөгжим дээр шүү дээ. Хөгжим дээр үү? Тийм. Ер нь яг хөгжимч тэр дуунч тэр. Тэр хэн бэ шүү дээ одоо. Дуучин хэм бол одоо энэ Эрдэнэ шүү дээ. Эрдэнэ тий. Аюулслаг монголчууд нь. Тий. Тэрөөс. Аюулслаг монголчууд үл юу юм? Аюулслаг монголчууд тий. Тэрээс би одоо аав миний найз. Бид нар чинь нэг ангийн унган бүр нэг ташныг өгдөд л. Багаас хамт байсан. Багаас хамт байсан. Ингээд нэг төрөгтөн битээр ач тэмдэглээл ингээд сууж тэгээд юм. Би Эрдэнэт хөгжим гэж юу гэдгийг мэдрүүлсэн. Тийм. Гитарыг анх ингэж барьдаг. Юуг нь даралт хөгжмийг ингэж дуургадаг. Аав ээж хоёр намайг загнуулж хүүхд урлагийн хүн болох гэлээ. Одоо тэгсэн чи яасан Эрдэнээр огуулсан шиж. Тэ. Нэр тэгээд тухайн үед чинь л тэгтээ Эрдэнэ хоол бол байглаа шиж таа. Гадаадуудыг хүртэл гайхалж шиж. Тийм байглаасаа л тийм юм баггүй. Юмээс юмнуудаа бол өөрөө сураал ингээд явж байгаа шүү дээ. Ер нь. Зүгээр зүгшрүүлж өгсөн л баггүй. Нөгөө гарын шавьс явах дээ. Тэгээд яг нэг анх тий. Би баскетарыг бол энд нэг нэмхээ гэдэг нэг дүү байгаа.
Тэр бол баскетарч аа. Ялцгүй гарын шав. Тий. Баскетарч тэр бол Эрдэнэт байгаа баскетарч тэр л. Нэмхээ. Тий. Тэгээ энэ хотын хувьд болохоор таны бодлоор одоо бидний нөгөө дандаа ер нь баг оролцогчдоос асуудаг асуулт байхгүй тий. Энэ л хэрвээ та хэн нэгэн хүнд яг үнэхээр баярлалаа гэж хэлмээр байсан ч хэлж чадаагүй. Тэгээ тэр хүн болохоор одоо байгаа ашиг байхгүй ч гэсэн яг нэг хүн ингээд бүр үнэхээр баярлалаа гэж хэлмээр байсан ч гэсэн хэлж чадаагүй. Тэр үедээ яагаад ч өнгөрцөн хэлээгүй өнгөрцөн тий. Тэгээ одоо ингээд хэлмээр байгаа тийм хүн байдгүй бол хэн бэ? Манай гом онцлог тэр харж байгаа гэж нөхөр байгаа. Харж байгаа. За. Одоо байгаа. Одоо байгаа. Тий. Хотод та нар санаж ивэл тэр нэг Орос дууны уралдаанд нэг нөхөр ороод ирсэн тий. Одоо нэг хэдэн жилийн өмнө Орос дууны. За. Тэр хамаргүй чинь л тантай юу ярихгүй гэдэг. Аа. Тэр нөхөр л яваа шүү дээ. Тэр чинь ангисаар бол хөгжимчин болгоцсон л аа. Тэр хүн л үнэхээр баярлалаа. Зэн дээр л баярлалаа шүү дээ. Өөр хүнд бол би баярлалаа тахсан алга. Тэгээ баг энийг үзэж байгаа бол тий. Тэ шүү дээ. Үзэлцлаар нь. Үзэл тарах хэл та тий. Баярлсан шүү. Баярлж явдаг шүү. Л байхгүй тий. Тий. Тэгээ олон жилийн найз юм биш тэр өөр. Тэглгүй явахад тэр чинь. 88 оноос хойш би тэр чинь хамт байсан гэсэн үг байхгүй. Би гомод ороод тэгээд 88 оноос өдийг хүртэл хамт байна. Одоо тэр онцгой байдлын тэнгэр мэнгэр гэж авдаг. Тэр онцгой байдлын тэнгэргээд одоо бас нэг одоо зүйлдээ бүр оркестр болцоо. Тэр мөрийг чинь бид нар бас анхны суурийг тавьсан. Одоо тэр ном дээр намайг бичсэн л байлээ. Ингээд тэр чинь анхны суурийг тавьж өгсөн шүү гэл. Одоо тэр тэнгэр мэнгэрт тэр жагаах байж байгаа л. Одоо сая тэгтгүртэй гаргүй юм. Кома тэр үед болохоор одоо зүгээр л хандлага тоглоал явж байгаа гэсэн. Гэтэ яг ясган дээр болохоор түүх бүтээгэл яваадсан шүү дээ. Түүх шүү дээ. Ерөөсөө одоо эргээ харахад тэр үед бол түүх бүтээж нэг мэдэхгүй л явж байсан байна. Яаж мэдгүй те. Тэг би чинь гой тоглоод гоё л. Миний залуугийн зургийг харуул бас сонир болно та. Харсан. За тийм л залуу. Тэгсэн. Тэгэхгүй тийм. Под эргээд харахад хүүхнүүд ард нураас та. Үндэл тэр юм чинь. Тэгэхдээ Монголын нэг өглөөд хөтөлбөрөөр наваа нэг ажилласан чинь нэг ярилцлага өгчихсэн бас нэг 4-5 жилийн өмнө. Тэгээд комогийн тухай ярьжсэн чинь утсан дуурайд нэг залуу орж ирчихсэн. Та нарын тоглолтыг үзэж яваад манай аав ээж хоёр танилцсан гэсэн. Тэгээд танилцсан оройн намайг олсон байханда тэрэнд би их баярлж явдаг шүү гэдээ ярьж байгаа байхгүй. Тэр чинь бас түүхлээ гоос тийм. Тэгээд аав ээж өөрөө ч гэсэн тэр тоглолтын дээр үзээд тэр бүжгэн дээрээс гарч яваад ханилцаал тэгэл тийм. Тэр хүүхд гарцсан л байгаа байхгүй. Тэгээ комогоо нэр өгсөн бол гэдэг. Тэр чинь тэгээ түүхлээ байгаа. Тийм түүх шүү. Гоё түүх байгаа шүү дээ. Тийм. Тэгээ ингээд бодохоор бидний ч гэсэн одоо ингээд ер нь өдөр болгоо хийж байгаа юм явж байгаа юм ер нь дандаа түүх болж үлдчихэж байгаа гэдгийг бас тийм шүү дээ. Дээрээс харж байгаа тийм. Гоё. Одоо бид чи бид дээр ярилцлага гэсэн түүх л үлдээч шүү дээ. Тийм шүү дээ. Үлдээч. Тэгэл олон жилийн дараа нэг хоёр хүн ингээд ярьж иж билээ. Одоо нэг ярьж иж билээ гэдэг. Тэгэхээр би дандргийн ийм юу хийгээд байгаа чинь баярлаад байгаа байхгүй. Тий. Маш нэмжээд байгаа юм. Яагаад гэвэл та нар ч түүх бүтээж үлдээгээд байгаа байхгүй. Чи одоо жишээ нь намайг чамаг ийм юм чи намайг ийм юмд өрөөгүй бол энэ түүх бүтэхгүй л байхгүй. Тийм шүү дээ. Тэгээд амар олон хүмүүс мэдэхгүй юм аа сонсож авч байгаа. Комо гэж долон залуучууд ч гэсэн комо гэж хандлага баг мэдэхгүй жоохон хүмүүс залуучууд мэдэхгүй юм байлээ. Би ч гогшорсноо мэдэхгүй байгаа байхгүй. Тийм л яг яасан дээр. Баяж дээ. Залуугаараа. Залуугаараа хөгшөрөхгүй юу? Гоо. Энд чинь цаг хугацаас маш урд явж байгаа байхгүй. Тэгээд өнгөө саяхан би итгэл шиглийн юм урд өстэй ингэсэн л савхуу хувцас өмссөн л нэг тийм залуу. Тийм л. Тэр чинь тэгэл залуу насны дурсамж үуч амар гоё үлдчихэж шээ. Цаг хугацааны дорой юм гэх тийм. Дорой. Нэг мэдгэтэл тэгээд нэг мэдгэтэл юу байж байгаа. За сүүлийн асуулт.
10 болцсон уу? Болцсон. Ашгүй тий. Үлийн асуулт болохоор таны хувьд болохоор ер нь одоо нөгөө би болохоор яг өөр асуулт байсан ч гэсэн яг энэ асуултыг бүр асуумаар санагдаад сая ярьж байхдаа кома хамтлагийг одоо үлдээж одоо ингэ шинээр ингэж гаргаж ирээд шинэ залуучуудаар кома гэдэг өв залгамжлсан хамтлаг гаргаж ирмээр байгаа гэж ярьж байсан шүү дээ. Тэгээ энийг болохоор яг хизэнээс та хэрэгжүүлж эхлэе гэж бодож байна. Тэгээд яг ямар шүү яг л тэр үеийнхаа байсан дуунуудаараа яг уу шинэ дуунууд хийж яг уу. Би одоо ингэж бодож байгаа. Намайг би ч одоо өөрөө бол яг мэрэгжил нь бол тэр хөгжмөсний мэрэгжил болтоор нь бүрээ чинь шүү дээ. Сонгодог бүрээ чинь баггүй. Тий. Яг үндсэн мэрэгжил нь бол. Тэгээд бид нөгөө цахилгаан хөгжим рүүгээ альтраад орсон. Тэгээд тий. Тэгвэл яг тухайн үед одоо сангид орж ирээд нэг хөгжмөс охилж байж чадсан курсын зайл. За. Хоёр ихрээ гэдэг нэг мисүүдтэй байсан. Тий. Тэдний аав надад нэг удаа ингэж хэлсэн байхгүй. Чи бити ноот уншаагүй гэдэг. Ноотныхаа араас гарахгүй. Чи зүгээр л ийм ноотны машин л болоод байна шүү дээ. Өөрөө сэтгэхгүй өөр. Наад ноото хай. Тэгээ задгаа сэтгэж задгаа тоглол. Чи одоо тухайн үеийн авчлаатны сонсголт. Төлхөр шидэл тийм өнгөтэй хурчин гэл. Төгөлдөр ордон дээр очиж дарах цогт тэр нөгөө өнгөтэй хурчдаг. Тийм л юм биш. Хүн ер нь одоо яг ингээд юунд баригдахгүй өөрөөр ингээд задгаа хөөж тоглож сурж тэгээд ингэх юм бол хүн чинь яг нэг сэтгэхүн өөрийнхөө илэрхийлнэ шүү дээ хөгжмөөрөө. Тий. Түүнээс тэндээс хуулаад ингээд яг тэр нөө тэр яг хуус юмдал баригдаар тэр хуулсан тэр юм л дуурна гэхээс биш тэг хүн дотоод ертөнцөөс гарахгүй байна. Тийм. Тэгэхээр араа би хамтлаг байгуулвал яг өөрсдөө явж байгаа хүмүүсийг тэгтээ хамтлаг байгуулна гэж мангар гэж байна. Амарх биш тий. Тийм. Хизээш одоо чи хоёр хоёлоо хоёр талд хөгжим сурцсан. Тусдаа тий. Тэгсээд таяр нийл тоглоно гэдэг чинь асар том юм баггүй. Таяр чинь ноот уншиж тоглохгүй шүү дээ. Тий. Тийм учраас таяр нь дотоод сэтгүүр нэг болж ээж тэр хөгжим дугуурна гэж бодох. Тэр чинь хамтлаг гэдэг чинь хамтаараа л гэдэг чинь юу вэ? Тийм ээ тий. Тийм. Түүнээс талын одууд ч нэг дэлхийн одууд нэг дор дуулж чаддгүй гэдэг чинь тоглож чаддгүй гэдэг чинь тэр байхгүй. Тэгэхээр чинь хамтлаг гэдэг чинь бүр багаасаа одоо юу ч мэдгүйгээсээ хамт сураад хамт ингээд яг нэг дууг одоо өстой бүтэн сар бэлдээд ингэхэд бол хамтлаг гэдэг юм ээ. Дөнгөж үзүүрэн цохож эхэлнэ. Миний бодол шүү. Тий. Тэгээд нэгээ бүрэн ойлголцчихээж тэр хамтлаг гардаг байна. Одоо чи жишээ нь Монголын миний одоо үнэлж одоо сонсч явдаг хамтлаг бол энэ харангуй. Монголд рок хамтлаг харангуй байна. Төрлөөрөө урсгалаараа өөр тийм хамт тоглосон. Харангуй одоо өнөөдөр хүртэл салаагүй шүү дээ. Тий. Тэг ерөөсөө нэг дор нэг тогооноос хоол идэж байгаа нэг дор бүхэл юм ингээд сэтгэл санаа нийлцсэн. Нэг хүн шиг болсон. Нэг хүн шиг болсон. Өөр тийшээ харах ямар ч үндэслэл байхгүй. Тий. Юуны тэг саний ярьж байгаа тэр юм айгуу гоёсон. Юу би бас яг боддог байхгүй нөгөө хайрцагын дотор биш. Задгаа сэтгэхэд тий. Одоо жишээл нэг хүний коверыг дуулангууд л дуугийн дуулахтаа хүн яг тэр хүн шиг дуулаад байвал бусдад хүмүүс тэр хүнтэй л харьцуулаад байдаг тий. Яг өөрийнхөө имижийг өөрийнхөө юуг оруулаад дуулуулах шал өөр. Би тэгтэр ингэж боддог байхгүй. Одоо хүний юм хоолж дуулна гэдэг чинь тий. Хүний юм ковер хийгээд дуулна гэдэг чинь тэр хүнээс гой дуулдаг хүн өөрөөр эвдэж дуулвал хүмүүст хүрч магтдаг. Түүнээс араа одоо дээр үеийн одоо соёл эрдэмтэн хамтгуудын ийм дуулсан дууг одоо ингээд коверлаад өөрөөрөө болгоод дуулаад байна одоо залуучууд тийм. Бид нар бол хэзээ хүлээн зөвшөөрч авч чадахгүй байхгүй тэрийг сонсоод бид нар чихэнд наалдахгүй. Яг нь бид нар чинь яг өнцөр оргоор нь сонссон юм байхгүй. Сонсоод өссөн юм байхгүй тэр чинь. Тэр чинь ингээд эвдээ дуулах тэр чинь бид нарт ирээс наалдаж өгдөг байхгүй.
Одоо жишээ нь би одоо энэ машинд ингээд дуу байнгын одоо нэг халаасан дээр хуулсан дуунууд явж идэг миний юунууд явж идэг. Тэрэн дээр болох дээр би одоо хонхыг яг хонхоо оройгоор. Ерөөсөл миний халаасан дээр байгаа дуунууд бол ерөөсөл яг тэр анх хин дуулсан байна. Тэр яг тэргээр. Түүнээс ямар ч тийм cover mover тийм байхгүй. Би яг тэр оройгоор л сонсож явдаг. Тэгтэр чин одоо ингээд залуучууд хийснэ гоё дууллаа гэдэг эвдээд мэдгүй зарим баахаж хам дүлээж юм уу яаж дуулах юм би ойлгохгүй шүү дээ. Эвдээд байгаа байхгүй. Тэр чин тэр дууг хараа зохиосон хүн амар одоо үгийг бичсэн хүн те бүр өөрийнхөө амьдралыг зориулаад ингээд өөрөө дотор нь орж байгаа үгийг бичсэн. Тэрний аян хийж байгаа хүн бас яг тэр үгэн дотроо ороод тэгээ аян хийгээд тэгээд тэр хоёрыг ингээд нийлүүлээд гарсан дууг тэр хүн анхны дуусан хүн чинь тэр хоёрт орж сэтгэлээсээ дуулсан байгаа байхгүй. Тэгээд тэр болгоныг ингээд эвдээд юу ч биш болгоод дуулна гэдэг чинь би ер нь хүлэн зөвшөөрч чаддгүй л байхгүй. Тийм дээ. Тэгээд ядаж үг нь худлаад дуулаад байна шүү дээ. Аян одоо тэр чинь тэр хүн зохиоцсон байхгүй юу? Аяг тэр аяг те. Тэр аяг тэр ингээд өөрчлөлт дуулна гэхээр эсвэл тэр өөрөө шинэ аяг хийгээд дуулдаг. Яагаад ингэж би ерөөс хүлэн зөвшөөрч чаддаг. Миний хувьд болохоор яг хүмүүс нөгөө залуучуудны ялгаа янз янзаар өөр маягаар дугнууд дуулдаг шүү дээ. Надад болохоор яг нөгөө ориг хувийн сонсч за жишээлбэл нэг залуу Адар сүрэнгийн нэг дуу дуулсан байсан шүү дээ. Айгу надад бол хүмүүс бол ингээд айгу хүлээж авч чадахгүй доор нь бол комент өгсөнд надад болохоор ингээд айгу гоё эвдээд дуулсан гитартаа дуулсан тий. Тэр нь ч гэсэн надад бол айгу гоё санагдаж байсан. Яг хүн хүний л харах үнцэг өөр байх л та тий. Гой. Жишээ нь би нэг дуу хийсэн байгаа байхгүй тий. Тэгээ би нэг дуу хийхдээ одоо өөрөгдөг охиноо бодож байгаа ч юм уу тий. Эсвэл тэр охинтойгоо хамт байснаж боддог ч юм уу тий. Тэгж байгаа хийсэн байхгүй юу? За. Тэгсэн чинь шал хөндлөнгөн хүн орж ирэл шал өөр ингэ сэтгүүгээр дуулаад нөгөө одоо дууны утгыг алдуулаад байх тэр чинь надад яаж хүлээж авах вэ тий. Тэр болгонд тэгээд нэг хүмүүс нь ингээд сонсоод чихэнд хүрсэн дуу хүмүүсийн сэтгэлд хоногдсон дууг ингээд задлах тэр надад ерөөсөө тийм нэг дуу гэснээс олонд хүрсэн олон түмний юу хүртээмж болсон таны зохиосон дуунууд байдаг шүү дээ. Тэрний нэг нь аавын тухай нэг дуу байдаг. Аавын тухайд байгаа. Гэхдээ аавын дурсамж гэдэг нэг дуу байдаг. Гэхдээ тэр бол миний биш шүү. Биш юм. Тэр бол яг миний дээдлийн ах юм. Төрсөн ах. Тий. Тэгтэл нэгт өссөн бид нар чинь ингээд хийгээс сууж байгаа аав ч амьд байлаа, ах ч амьд байлаа. Тэгэл энэ ямар дуу болж өгвөл бид нар гэр дотроо л ярьж шүү дээ. Тийм шүү дээ. Тэгтээ гэр бүлийн хамтлаг байсан юм чинь тийм. Манай гэрийн л дуухгүй. Бараг л тэр үедээ Jackson 5 байсан юм шүү дээ. Яг нэгээс тэр цэнгэр нутаг тэр юу хоёр бол нэг санагдаад байна гэхүү. Одоо сая нэг 10 хоногийн өмнө юуны шүлгийн зохиолч нь бурхан боллоо шүү дээ. Одоо энэ нэгийн 10 18 тийм ээ. Тэгж жишээ нь би одоо эднэр ингээд хороогийн юм уусыг үзээд ингээд яг уу тухайн үедээ бол Монголыг байлдан дагуулсан дуунууд л байхгүй юу. Тэгвэл одоо тийм дуунуудыг одоо яг саяны энэ л яриа шүү. Тийм ингээд эвдээд дуулаад ороод ирэхдээ би хүлээж авч чадахгүй байхгүй юу. Тийм л дээ. Тэр дуунууд чинь нэг одоо зохиогч ирэх мэрхэн надар явж байгаа байхгүй юу. Тийм ээ. Үргэлжлээд. Гэхдээ би тэд нар ч одоо зохиолч нь өнгөрчлээ гэдээ янз янзаар эвдээд байгаа байхгүй. Гүү штэ. Зохиолч нь энэ зохиолж байгаа ирэхэнд явж байгаа л явж байгаа тийм. Тийм одоо Монголд сүүлийн үед өмнө тийм зохиогч ирэх мэх яригддаггүйс одоо нэг яригддаг болж эхэлсэн шүү. Үлдээ сүүл чи одоо нүдэ олоогүй анхны минь хайр гэдэг хүн болон дуулдаг дуу гэдэг шүү. Нэрэж анхны минь хайр гэдэг. За тэр чинь миний дуу. Тийм үү. Үгэнч миний, аянч миний. Айда миний. Насных гэнэ. Гэгчшээ нэ. Тинчээс орцны дуу байсан. Тэрээс орцны дуу гэж явдаг. Өстө зохиогч ирэхгүй явдаг байсан. Тэгээд тэр чинь нөгөө нэг сарангуйгаа нарангуй эрд нэг дуулаад боллоо. Тийм үү? Тий. Тэгээд өөрсдийнхөө тухайд өөр зохиосон мохосон гэж. Тийм.
Тэгээ би сая сарангууд хэлсэн. Наад чи миний дууштай чи яагаад ингэж уучлаарай став ингэж наад одоо энэ мессеж одоо хүртэл энэ мессеж одоо байж лээ. Тэг жишээ нь тийм тухайн үеийн тийм одоо алдсан ч гэх юм уу хинэггүй ч гэх юм уу тийм тэр чинь угаасаа зохиогч ирэх гэдэг талаар боддог ч тийм мэддэг ч бас. Тэгээ байвал хоолон таарал дуулж болж тэгэл дулаал явждаг гэсэн чинь. Зүг. Зохиомлдоо гэж дуулдаг аахгүй. Тийм зохиомлдоо гэл. Тэгэл орчны дуу гэхээр зохиогч байхгүй. Тийм. Тийм л. За тэгээд би өөрийнхөө зүгээс юм асууж байна. Тэг. За Одоо ингээд яг миний үеийн залуучууд За. одоо бид нар бол ингээд цоо шин юм үе, энэ техник технологи тийм электро хөгжим, рок, pop, pop ч юм уу ингээд яг компьютер дээр суурилсан та дэрэн үеийг гараад ирлээ шүү дээ. За тэрнгүү тэрийгээ дагаад ингээд AI гэдэг юм хөгжсөн хим л оюухан. Хүний оролцоогүйгээр одоо бидний сэтгэж бодох одоо юу гэдэг тэр мэдрэмж гэдэг юм чинь бидний одоо ингээд 10 жил 20 жил бэлтгэл хийж байгаад ингээд хөгжим сурж байгаа тэр чадваруудыг зүгээр компьютер өөрөө боловсруулаад тийм. Тэгэнгүүт одоо за таны яг өнцгөөс AI гэдэг юм одоо химэл оюухан гэдэг юм хүнийг оруулж эхэлж байна. За тэгэнгүүт таны одоо ингээд дараагийн үеийн залуучуудад бэлтэн тийм хүм амтлагийг өвлүүлж өгөлтэй. Тэгэнгүүт одоо цаашдаа таны харж байгаа амьд хөгжим хамтлаг эсвэл юу гэдэг хүн одоо энэ уран бүтээлч байх дуртай нь одоо хэмнэл оюухан бол буу гэж байна. Тэнгүүд таны хувьд энийг одоо хүн байх одоо уран бүтээлч байх хэрэгтэй юу цаашдаа юу хэрэгтэй юу эсвэл одоо уран бүтээл гэдэг зүйл таны үеэр ингэ дуусгуулж байна уу? Энийг би одоо ингээд дэлхийг хөгжөөд ингээд нэг 90 бараг л дуусч байна гэсэн үг шүү дээ. Тэгээ одоо цоошин 90 одоо яг чиний хэлж байгаа цоошин 90 жиг гараад ирж байгаа байхгүй тийм. Тэгээ AI-аар хөгжмөгийн хүмүүсийн сонсож байгаа сэтгүү хүлээж авч байгаа сэтгүүн хөрлөө оруулчихж байгаа байхгүй. Тэ? Тэгэхээр би одоо миний бодлоор бол хүмүүс үлдээнэ гэдэг бол зүгээр миний бодол ч тийм. Би бол хүмүүс чадвартай хөгжимчтэй үлдээсэл гэж бодож байгаа байхгүй. Яг өөрийнхөө оргоор түүнээс ийм компьютер AI ашиглаад хэрэггүй гэж бодож байгаа юм би. Түүнээс одоогийн нэг орчинч тэгээд хүлээж авах юун хүмүүс ч тэр өөр болчлаа шүү дээ бүх хүмүүс. Одоо pop mob гэсэн би ойлгохгүй сонсохгүй. Яг тэгэхээр чинь бидний нэг яг ингээд нэг махаж исэн орчин одоогийн орчин хоёр чинь тэс өөр хоёр юм байгаа даа. Тэгэхээр одоо ингээд хэмэл оюуханаар дуулаад ингээд хүн болгоны үзэл бодлого өөр. Тэр хэмэл оюухан дурлаад байгаа хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүлээж аваад байгаа хүмүүс байгаа. Тэгээд тэр хүлээж авлаа гэд эн чинь компьютер юм чинь гэл ингээд бодох тэр чинь тий нэг л тийм сонин тэгэд яоцгүй байгаа шүү дээ тий. Тэгэхээр би миний бодлоор бол зүгээр ерөөсөө сайхан хаанч ороод тоглолцдог, хаанч ороод зур банз гитар өөрөөл дуулцдаг. Ийм хүмүүс л үлдээсэл гэж бодож байгаа байхгүй. Оргоор. Тэгээ AI хичнээн хөгжиж одоо хөгжим боловсруулаад хичнээн өндөр чанартай гаргаад ирсэн ч гэсэн яг амьд хөгжмөөр хүмүүс тоглоод тэрийг сонсоод суухад бас шал өөр хоёр өөр мэдрэмж гарч ирж шүү дээ. Тийм байхгүй. Ер нь бол тий. Одоо дайр үзэх гэсэн. Тийм одоо жишээ нь зугаалганд явж байгаад AI хөгжим тавиад хүмүүс айлгаад дагаж дуулах уу? Банзан гитар бариад хүн дуулахад хүмүүс дагаж дуулах уу? Тэр чинь л байхгүй. Тийм үү. Тийм учраас хүн өөрөө л ингээд тоглож сурцсан хүнд ингээд мэдлэг юу илүүдэхгүй шүү дээ. Ямар ч хүн тэр хүнийг оруулж компьютерээр хийхгүй байхгүй. Тэгэхээр чинь л яг үндсэн яг хөгжмө тоглож суусан амьдралтай үстэй. Одоо жишээлбэл амьд хөгжмийн тоглолт хүмүүс үзэх гээл очиод тоглолтоо үзэхээр яг AI-аар хийсэн хөгжим тавиал хүн дуулах нэгээр яг тайзнэр амьд хөгжим бөмбөр одоо бас гитар, сол гитар ингээл дуучинтайгаа гараад ирэх хоёр шал өөр байх л байна. Өөр байлгүй байх үү. Яаж шуудаад өөр. Тийм ба тэр талаараа л хүмүүс жоо AI
хүлээн зөвшөөртлөө нэлээд бодгол байгаа л та. Одоо тэр AI-гаар дуулсан тэр хөгжим эдгээр чинь ингээд сонсож байгаа юм. Бас амар хөгжим бидний хийж тоглож чадахгүй юмнуудыг тоглож байгаа байхгүй юу? Бид чинь хийгдсэн байгаа байхгүй юу? Тэ. Тэгэхдээ тэр болгож нарийн мэдрэмжээр тийг сонсох уу хүмүүс? Одоо нэг нийт масс маань. Тэрийг хүлээж авах хүн массууд нь хэрэглэх байна гэдэг л бас шүү дээ. Одоо нэг ягаад нэг чиний ярьдаг нэг өндөр үнэтэд мөнгө төлж хөгжим сонсож чинь, пиано сонсож чинь гэдэг чинь хоёр өөр юм төвшний юм яригдаад байгаа байхгүй тий. Зүгээр банзан гитараа бариад захын айлд ороод нэг хоол хийж сууж байгаад гитараа тоглол. Хүн болгоод байгаа тоглоно шүү дээ. Мэддэг дуганд бол. Тэг хүлээж авч л байна. Амд дээр нь тий шүү дээ. Амд дээр. Тэг ямар айлд орчоод цахилгаан хөгжим залгаа суух шээ. Тэгэхээр тэр талаараа л ялгагдана. Яг амьдаар хүн мэдрэхээр тий. Яг нэг амьд нүдэрээ үзээд яг нэг юу амьд хөгжмийн хүмүүс тоглох юу. AI-г бол хараа бүр нэг хөгжсөн, дэндүү хөгжсөн, мэдэрсэн хүмүүс сонсож байгаа. Хөгжмийг бүр дэндүү мэдэрсэн, бүр тодор нь ороод энэ цаашдаа юу дуурж ийн гэдгийг ингээд ялгаж сонсож байгаа хүмүүс нь сонсож байгаа. Тэгэхдээ одоо бол тэр 90 ирчлээ, орчин ирсэн тий. Ирсэн. Ингээд ороод ирсэн тий. Тэгэхдээ манай Монголын хувьд бол болоогүй. Нийт масс маань ямар үлээ тий. Хүлээж авах хүмүүс тий. Түүнээс төрүүлээд үүссэн чам шиг хүмүүс нь төрөл сонсоод байгаа юм. Нэрээр. Тийм. Түүнээс бол ман шиг хүмүүс нь бол зүгээр банзан гитараа тоглож суухад хүмүүс дагаад болдог л байна. Ямар ч айлд ороод ямар ч ингээд ягаад ямар ч өнгө тооноос эхэлж байна. Тэ? Ямар ч өнгө тооноос эхэлж байна дагаад тоглоно шүү дээ. До мажорт бол до мажор, сол мажорт бол сол мажор яа ч юм уу те. Тэгээд ингээд ямар ч өнгөнөөс эхэлсэн шууд дагаад тоглоно. Тэ. Түүнээс нэг ганцхан дуу нэг юмд сурчаад тэргээ ингэж давтал нөх хүмүүсээ тэр тоглож байгаа дуу руугаа оруулах биш. Хүмүүс одоо чи жишээ нь ямар ч өнгөнөөс ямар ч дуу эхэлсэн бэ зүгээр нэг эхлэлийн сонсоод дагаад тоглоно. Гэх жишээ нь. Тэгээд цааш тэгвэл бараг л амьд AI юм шүү дээ. Гого ерөөс бид нар орчин чинь тийм байхгүй. Би сурч өссөн юм. Хувирах чадвартайгаа яриад шүү дээ. Тийм тэр чинь л байхгүй тийм. Ямар ч өнгөнөөс ямар ч дуу дагаад тоглоно. Гитарын дээр болгүй. Гитар дээр даралт өгч энэ болсон дээр ялгаа байхгүй тэгээд тэрнээс явж ийн гэдэг тэгээд тэрнээс нь шууд л тоглож шүү дээ. Тэгэхгүй нэг ингээд дууг сурсан байгаа нөгөөх нь сурцсан дуучнаа ингээд сонсож шилтаагч тоглох нөхөөс мань гэдэг ингээд төрүүлээд за энэ өнгөнөөс дуулах шиг нөгөө хүмүүсээ дэс доош болохгүй. Давуу тал нь тэр тий яг хувирах чадвартай. Тий хөрвөх чадвартай. Нэг сол гитар тоглож байгаа нэг хүүхдийг харлаа амар тоглож байна. Хараад сте. Аханд нэг хагасны доошлуулаад тоглоод тагтаа гэсэн чинь 3 гараа болохоо очиж эргээд. Тэгтэр чи тэр хүүхд чинь ерөөс ганцхан юм дээр нөгөө яг YouTube-ээс харж хагаад яг тэр өнгөн дээр л тоглож сурцсан байгаа байхгүй тийм. Одоо зөв гитарын бонг задгсан ч гэсэн нөгөө таталтууд нь ингээ хийх чинь нэг өнгө хагас өнгө доошлуулаад тоглож байгаа чинь 3 гар нь өөр болчиход байна. Эргээд нөгөөхөө олгоо бичээд. Зөвхөн би өөрийнхөө зүгээс чи. За. Одоо ингэж яг за би ингэ залуу уран бүтээлч. За өөр жоох өөр та ингэж яг бидний за 20 эдтэй ч юм уу. Яг одоо ингэ уран бүтээлч хүний амьдралаар нэг 20 настай ч юм уу 30 30-тай нэг юм залуу уран бүтээлч. За тэгээд залуу уран бүтээлч ингэ айгуудаг дуу ингэж амар лаг уран бүтээлүүд хийгээд ерөөхдөө одоогийн цаг үед бол амьдраа болж байгаа. Монголын цаг үед бол. За цаашдаа юу харагдаж байна вэ гэхээр яг уу дэлхийд угаасаа ийм хоёр асуудал гарч ирж байгаа. AI гэдэг юм хитрхийн хөгжөөд уран бүтээлч гэдэг юм байх болох уу? Уран бүтээлчд амьдарч чадах уу? Одоо сая бол нэг хэсэг маш том давлгаа тренд явлаа шүү дээ. Ghibli-ийн одоо тэр зураглалыг AI ингээ холборлоо. Хүн болгон Ghibli-ийн зураглалыг гаргаж ирж байгаа. Тэгэхэд тэр Ghibli-ийн Hayao Miyazaki гэдэг хүн бүх насаараа тэрийг хийхийн тулд зөвхөн 4 секундын юм зураглалыг гаргахын тулд бүтэн 10 хэдэн сар ингээд суусан.
хэдэн жил ингээд тэр хийх тулд суусан. Тэгмэл уран бүтээлч одоо та яг нэг 30-тай хүний өнцгөөс нэг хараад үзээрэй. За бид уран бүтээлчийн амьдрал цаашдаа юу болох вэ гэдэг тань тийм тамг байна. Хэцүү шттэ. Хараа ягаад чи дэлхийн өөрөө тэгэд хөчөж байгаа байхгүй тий. Дэлхийн уусаа тэр ингээд явчлаа шттэ тэр зүг рүүгээ л явчлаа. Уран бүтээлчд бол ер нь л миний бодлоор хоцрогдох байх л та. Одоо би чиний насан дээр би өөрөө байсан бол миний сэтгүү өөрөө байгаа байхгүй. Тэ? Орчнод байгаа нь. Хүсээгөө тэр зүг рүү л хөгжиж штэ. Тийм учраас би тэр хөгжиж байгаа тэр дэшэл тэмүүлнэ. Түүнээс би одоогийнхаа ийм сэтгэж байгаагаар эргэж ийм сэтгэх рүү эргэж боцохгүй байхгүй мэдэхгүй байхгүй. Чиний насан дээр бол тэгэхээр AI ингээд хөгжөөд энэ ингээд сайхан өндөрцөөд байх нь чи тэр хөгжлөөс осрохын тулд энэ хөгжлийн юуг мэдрэхин тулд чи тэрнлөөгөө л явна шүү дээ. Тийм. Түүнээс чи одоо гар урууга зөрүүтүүлээд гитар тоглож байна гэж байхгүй л байхгүй. Цаг үе дагаал алах. Цаг үеэл дагаж алхна. Угсаа өсөнгөө тэр хөгжил дөрвөл явж байгаа юм чинь тэр хөгжлөө одоо би тэр AI-га чи гүйцэд мэдрээд энэ ардалт би өөрөө юм гэнэ гэсэн зорилготой тийш явах байгаа. Тэ. Тэгэхээр чин та нарын тэр хөгжил чинь дэлхийн яг л нөгөө хөгжил дөрвөл явж байгаа. Түүнээс нэг бидний үеэр дуусах байхгүй. Бидний үе чинь бол тухайн үедээс та нэг одоо том хамтлагуудын ингээд одоо дэлхийн том бодлого Queen ч юм уу те. Одоо тийм юмнууд чинь YouTube дээр юм дээр болох тэр дахиж ийм дуу төрөхгүй байл гэж бичиж тавиад байгаа байхгүй. Дахиж ийм дуу төрөхгүй гэж бичиж тавиад байгаа. Тэр чинь тэгээ одоо та нар AI-гаар бол яаж өөрчлөл дуу болдог шин. Тэр чинь нэг үе нэг эрен тэр чигээр үлдчихэж байгаа биз. Уусаа хүссэн хувьсаал чаашаал хөгжин. Одоо би хэшнэ гоё амьдэр натур гитар тоглодог байлаа гэд бас л хоцрогдчихлоо. Тэ? Гэхдээ одоогийнхаа орчинд бол гитар тоглодог хүмүүс нь үлдэн байна. Тэгэхээр гоё ингээд одоо сүүлийн үеийн залуучууд ингээд гитар тоглоод ингээд явхад бол ер нь бол ингээд одоогийн орчинд шүү. Нэг AI-га сонсохоос эхлээд сонсохоос илүү гитар тоглож байгаа хүмүүс рүү нэргэж байгааз. Уг нь бол тэгтээ ер нь алдтаа бол тэгэл явна л та тий. Үе өөрчлөгдөл. Өөрчлөлт нь угсаа дэлхийн хөвсөд нэг хөгжлөнд юм болоод байгаа юм чинь. Тийм тэгэл тэгсэн ч гэсэндээ нөгөө амьд хөгжим юугаа сонсдог хүмүүс ингээл талцаал үүдгэл байх та тий. Тэгэл баг. Одоо нөгөө хүн хүний сонирхол өөр чижигхэн хипхоп сонирхдаг сонсдог хипхопчингууд би болох тэр тэгээд өөр тийм рок моб тиймэрхүү юм сонсдог хүмүүсийн үзэл бодол чихний сонсгол нь хүртэл өөр л байгаа шүү дээ. Ойлгож байгаа нь хүртэл. За тэгээд тэр чинь хөгжлөөр шатандаа явуулна тийм хөгжлөө шатанд тийм. Одоо манай хүүхдүүд бол тэгээд нэг AI юуруу орох юм тийм ээ. Манай ачцээ юм аа. Тийм шүү дээ. Одоо амар нь заяа. Одоо манай тэр комогийн жагаа бид тэр хоёулонгоос нэг хүүхд эрэгтэй хүүхд гарсан. Тэгээд насанд хүртэл бид тэр хөгжим тоглож байгаа гэж харсан байхгүй хоёлаа. Тэгэл нэгнээс бодно яаж ин гэл тэгтэр байхгүй. Яаж ин гэл байхгүй сург. Тэгээд нэгсэн чинь тэр нэг эмчгүүг нь тэгж байгаа. Та хоёр бол наад хоёроос юм аралдаггүй. Наад хоёрын чинь хүүхдүүдээс юм араараа гэж байгаа. Тэр хоёр хүүхдүүдийнхээ ачнараас хүүхдүүдээс юм араараа. Тэднэр чинь л юм гарч ирж шин. Тэгээ одоо тэгээ би ачнарыгаа хөгжүүлсэн болох гэсээр дөөр байхгүй хөө. За тэгээд урилгыг хүлээж аваад ирж гоё ярилцсан маш их баярлалаа. Тэгээ яриад бол бас яриад ахаар юм байна тий. Тий, ер нь бол ярилцсан. Дуусахгүй шүү дээ. Тийм байна. Тэгээд хүлээж авч урилгыг хүлээж аваад хамт ирээд гоё нэг одоо илэн талангүй ярилцсанд маш их баярлалаа. Тэгээд
таны одоо өсөж мөрөөдөж байгаа бүх таны зорилт бүх зүйлд нь үнэхээр тэг биелэлээ олох болтугай гэж өрөөё. За баярлалаа. Танаа одоо студи уу тий? Юу гэдэг нь шүү дээ? Албат. Танаа тэр энэ студи чи албатай та хоёрын ийм яриа хийгээд ийм түүх үлдээж байгаа чинь надад маш гоё таалагдчих. Тэгээд өшөө олон хүмүүсийг өөрөө түүх нь үлдээгээд Монгол бас нэг цаг хугацааны хөндлөл биччихсэн шүү дээ. Тийм учраас та хоёрын ажилд маш их та гэдэг ажилд амжилт. Баярлалаа. Маш өндөр амжилт хүсье. Олон хүнтэй ярилцдаг гээрээ. Баярлалаа. 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 Захаа өчрөө. За. Хайг уучлаарай шүтсэн. За.